Бичлэх үү? За. Хүүхэд ирээдүйд зөв хүн болох төлөвшөлт сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага буюу цэцэрлэг ихээхэн нөлөөтэй. Өнөөдөр Монгол улсад орчин цагийн боловсрол үүсч хөгжсөний 100 жилийн тохиолоо ойн хүрээнд эрдэм сурахын ач тус сэдэвт хичээл Монгол улс даяар зохион байгуулагдлаа. Уг хичээл нь хүүхдийг зөв дадалд хэвшүүлэх, өөрийн хүсэл сонирхлын дагуу мэрэгжлээ сонгон, эзэмшсэн мэрэгжилдээ эзэн болж цаашлаад амьдралдаа сэтгэл хангалуун байх ойлголтыг өгөх зорилготой байлаа. EBS телевизийн сурвалжлах баг Орхон аймгийн 9-р цэцэрлэгийн Ичин хорлоо багштай бэлтгэл бүлгээс дараах мэдээгээ бэлтгэлээ. ертөнцийн 3 сайхан 15-ны сарны сайхан Атар газрын цэцэрний сайхан аавчийн сургаалны сайхан намайг дүүрэн жаргал гэдэг би 9-р цэцэрлэг за цаана чимэн хитэ наана нэнжин гэдэг зарцаг үридэ 8 дахилтай намгуур хадган дээрээ алтан мөнгөн хултай аргийг амсар дүүрэн бэлхүүл намайг өрөөгсөн зээ урт цагаан туургатай урдан тагна хайстай далай цагаа дээвэртэй дөрвөр шивнэл дүүрэн бүсүртэй ар урт ишээ зүргсэн 12 осорт хоошоо урагшаа зүргсэн 24 осорт өмбий цагаа өргөө юм аа Төмөнгөлдөг бүртэн тууршаа татгсан төгсгч чаглын төвшин содорж сарын сайныг саатан гүлээж үдээ сайныг өнжин гүлээж өнөөдөр нүдээ үзэдээ содорж өндөр дэн дээр өргөөгөөс байгаа юм байна. Барсан газрын шинжүүл баруун зүүн талаас нь харуул барс арсан гişинстэй байлгын зөвлөл одон лингод эзэгч газар барсан маа ташаа дөрүүлэг дааж байсан 72 өсөр далай цагаа өргөө юм аа. Талбаастаар юм зурах тэгээд бас зурлагаа зурах тэгээ нөгөө тоглох тэгээс цай уух гоё яадаг. Намайг мөнгө эрдэнэ эрхэс мэргэн гэдэг би багш нартай хайртай би 9-р цэцэрлэгээ битгэж авдаг би битгэд анги ургамад бүхнийг хатаан усны шувууг бутаан аядхан зуныг атаан аттан намар ирдээ сургуйд намааг ороод сурагч одогдог намар амтай жимсийг бодгон ам дөрөгдөг намар хайртай шүү баяртай. Би өөрөө нэг хүүхдэд маш их хайртай. Багасаа л тийм хүүхдэд хайртай хүүхэд байсан. Тэгэл багийнхаа мөрөөдлийн дагуу энэ мэрэгжлээ эзэмшээл. Тэгэл энэ мэрэгжлээ одоо 31 дэх жилдээ эзэмсэж явна. Тэгээ хүүхдүүдэд бол бага насны хүүхдүүдэд эрдэм ном заана гэдэг асар тийм хүнд ажилчтай ачаал ихтэй. 4-5 настай 3-2-5 насны хүүхдүүд бол сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг. Тэгээ 2 наснаас нь ахуулаад бид нар чинь хүүхдүүдтэй одоо зөв дадал эзэмшүүлэх талаас нь эхлээд баг бүлэгтэн заагаал тэгэл дунд ахлах бэлтгэлгээл хүндрээл тэгэл одоо манайх бэлтгэл бүлэг өнөөдөр би эрдэм сурахын ач тус гэсэн сэдвтийн хичээлийг одоо нээлттэй үйл ажиллагааг заалаа. Энд бол манай хүүхдүүд маш идэвхтэй сайн оролцлоо гэж бодож байна. Ер нь одоо хүн болгон л эрдэм сурахын төлөө хичээж мэрэж ажилладаг тийм ээ. Тэгэхээр энэ эзэмсэн мэдлэгийн том болоод өөрийн болгосон мэрэгжил болгохын тулд одоо хүн алхам тутамдаа ажиллах хэрэгтэй. Тэгээд том болоод харамсахгүйгээр л эрдэм мэдлэгийн сайн сурах хэрэгтэй гэдэг үүдийг л өнөөдөр багш нар хүүхдүүдэд ойлгуулах гэж зорьсон. Модон юм тийм ээ. 9-р цэцэрлэгийн хувьд боловсролын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан багш ажилчид болоод сурагчдынхаа дунд олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь өнөөдрийн эрдэм сурахын ач тус сэдэвт хичээл байлаа. Энэхүү хичээлд уг цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сурагчид хамрагдлаа. Монголын боловсрол шинжилгээ ухааны салбарт ажиллаж байгаа бүх ажилтан ажиллагчид багш нар хүүхэд багчуудаа боловсролын 100 жилийн ойн баярын мэнд хүргье. Орхон аймгийн 9-р цэцэрлэг энэ түүх 100 жилийн ойг өгтөж олон ажлууд зохион байгууллаа. За хамгийн нэгдүгээр бол бид яасан гэхээр боловсролын түүхтэй холбоотой ийм бичил музей гаргасан байгаа. За энэ музейгээ бол цахим одоо музей олгож нийтэд цацсан. Мөн өнөөдөр энэ боловсролын 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэж байгаа энэ тэмдэглэлт өдөр одоо ариун цэвэр халдвар хамгааллын дэглэмийг барьж одоо эцэг эхчүүд хүүхэд багчуудаа энэ музейгээ одоо үзүүлсэн байгаа. Мөн одоо боловсролын 100 жилийн өгсөн юм энэхүү хүндэтгэлийн самбарыг бас бид хийж энэ үйл ажиллагаагаа сурталчилж байна. Бас
Энэ цэцэрлэгийн одоо түүхэнд үе үеийн түүхийг авч явсан Ахмад багш ажилтнуудад та зориулсан хүндэтгэлийн булан байгуулж ингэж ажилласан. За өнөөдрийн энэ үйл ажиллагаа бол одоо бэлтгэл бүлгүүдээр улс орон даяар явж байгаа Эрдэм сурахын ач тус гэдэг юм хичээлийг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд манай Ахмад багш ажилтнууд бас урьж оролцсон байгаа. Эрдэм сурахын ач тус сэдвийн хүрээнд улсын 1454 цэцэрлэгийн нийт хүүхдүүд хамрагдсан байна. Хүүхдүүд үндэсний хувцаараа гойж дээр хичээлд идэвхтэй оролцжээ.